Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Бас шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. За амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлж бас эзний өмнө хүндэтгэл мөргөл таахны хувьд ивэл өрөөлтөө байсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэд манай амьд тоглоомчдод хэдэн удаа тоглох вэ? Манай амьд үг бүтэн сайндаа 3 удаа цуглаан хийдэг. Тийм ер нь бол нэлээд бас том өсөр зүйл. Өсөр цуглаан ер нь болдог. Тийм. Тэгээд бас сонсогч нар маань өглөөний мэндийг ирсэн байна. Тэгээд та нарын маань энэ бидэнд андуулан талархан бичдэг эдгээр комент мэдчилж байгаа комент энэ бүгдийг нь уншдаг шүү. Тэгээд мэдээч бүгднийг бид нэр ярих боломжгүй байдаг. Тийм болохоор би бас хүн нэг бүрийн комент дээр реакшн дараад явдаг. Тэгээ энийг сонсогч нар маань бас үнэхээр анзаардаг байх гэж бодож байна. Тэгээд өглөөний мэндийг ирсэн байна. Тэгээ дээгийгээ сонсогч маань шинэ өглөөний мэнд хүргэе. Ялтыг өгсөн, эрүүл мэндийг өгсөн энэ өдөр энэ 7 хоногт эзэн надаар дамжин алтарших болтугай гэж өөрийнхөө бас залбирлыг бичсэн байна. Тэгээд үнэхээр энэ 7 хоногийн турш энэ өдрүүдийн турш биднээр дамжин эзний төлөвлөгөө үнэхээр хэрэгжээсэй, эзний ажил хийгдээсэй гэж бас үнэхээр онцгойлон залбирмаар би бидээ бас уриалмаар байна. Тэгэхээр бид нэр хамтдаа Библиэс эзний талаар сонсч мэдж байгаа. Тэгээд Библийг ингээд ойлгоход хэн нэгэн тайлбарлаж өгөх юм эсвэл өөрөө эрэл хайгуул хийх нь маш чухал байгаад байдаг. Яг л энэ ойлгомжгүй ном юусоо биш. Харин юу гэдгийг тайлбарлагчтай, дотроос ойлгуулж өгөх сүнстэй бас аль хэсэг нь яг биднэрт өөрсдөд маань хувь хүнд маань зориулж байна гэдгийг сануулan хэлдэг тийм удирдамжтай ном байна. Түрүүн би ягаад таан цуглаан хэдэн удаа тоглодог вэ гэсэн гэхлээр би өчигдөр эхлээд өглөө 10 цагаас өөрийнхөө цуглаанд очиад дараа нь 11 цагт нэг цуглаанд очиад тэгээд 1:30-д нэг цуглаанд очсон. 3 өөр цуглаан байсан. Манай цуглаан бол ерөнхийдөө залуучууд ихтэй цуглаан. 11 цагаас очсон цуглаан бол ерөнхийдөө бол дунд насныхын илүү нэлээд дунд насныхынтай. Харин 1:30-аас ирсэн очсон цуглаан бол цуглааныхын бараг 40% нь одоо гэдэг нэг орон гэргүү тийм хүмүүсээс бүрдсэн байсан. Тэгээд хоолны үйлчлэлтэй цайны үйлчлэлтэйсэн. Тэгээд маш их талархсан зүйл нь ихээр эзэн монголчуудад ямар хайртай юм бэ гэдэг зүйлийг л тэндээс харсан. Манай цуглааны цугладаг байранд бол бүтэн сая өдөр болгон бараг цагаа 7-8 цуглаан цугладаг юм байлээ. Давхар махарт нь ингээл нэг зааднаас гарангууд дараагийн цуглаан орол. Тийм. Зарим газар бол тэгэхээр ерөөсөө 7 хоногт нэг л удаа цуглах боломжтой. Тийм газар бас байгаа байхгүй. Тэгэхээр ямар тач эзний хүмүүс цуглах боломжтой байхтай. Одоо тэ эзний хайрыг янз бүрийн хүмүүст хуваалцахын тулд одоо гэдгийг чолгоны удирдагчид маш их мэрстэл үүрэх зоригтой байгааг нь харахтаа миний хувьд бол тэдний төлөө эзэнд маш их талархсан гэж. За нэг ийм эзний өдөр байлаа. Тэглээ хаасайгүй эзний ажил хийх зэр байгаа. Тэгээс пастрыг хэлэхэд бас санаанд орж илаа. Хөвсгөлийн маань бас цуглаан байдаг. Тэгээд бас нэлээд жижигхэн гэхдээ тэнд хүн нэг бүр зүрстгэлээс үйлчилж одоо 7 хоног бүр цуглаанаа ихтэй цайны үйлчлэл хийдэг гэж та ирсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан цайны үйлчлэл хийдэг байхгүй юу? Тэр нь маш их хөөрхөн хуваар гаргацсан бидээ зориулаад үйлчлэл хийдэг. Тэгээд тэд нар нь бас үнэхээр би жилд нэгээс 2 удаа л очдог. Очиж яг таардаг. Тэгээ очиход хүн нэг бүр тэр зүрстгэлээсээ эзэн дотор тийг нөхөрлөөд эзэн дотор хамтдаа суралцж байгааг нь харахтаа маш их талархдаг. Тэрийн өглөө бас нэг хамтдаа санаж эзний хүмүүс эзэн дотор цуглахад ямар сайн бэ гэдгийг
бас бид дахин санаж байна. Тэгээд эзэнд талархъя. Тэгээд үргэлжлүүлээд бид энэ 7 хоног энэ өнөөдөр бас бид Матай намнаас суралцах болно. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзний өмнө ирээ зүрх сэтгэлээ бэлтцгээе. Тэгээд хамтдаа эзнийг магтцгаая. Харигтэн
хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За та бүхэнд өнөөдөр бид хамтдаа Матай номын 18 дугаар бүлгийн 10 дугаар ишлэл. За энд юу гэж байна гэхээр та нарт эдгээр багчуудын нэгийг нь ч бүү үл одоо басамжил. Би та нарт хэлээ тэнгэр дэх тэдний тэнгэрлэгч нар тэнгэрт байгаа эцгийн царайг байнга хардаа гэсэн үг байна. За энэ үг их сонирхолтой. За нэгдүгээр багчууд гэдэг үг гэж. Багчууд гэж хэнийг хэлээд. Хоёрдугаар тэнгэрлэгч нар. Гуравдугаар эцгийн царай гэдэг ойлголт гарч байна. За тэгэхээр Библиэлд хэрэв ингээ бид нэг арим бичсэн одоо апп дээр хайлт хийх юм бол тэнгэрлэгч гэдэг 211 тохиолдол гарч ирж байгаа. Тэгээ энэ тэнгэрлэгч нь яг ингээ дүртэй хийдэг ажилтай ингээ зоригтой хүмүүсийн амьдралд ирж байгаа тухай гарч байгаа байхгүй. Тэгээд эдгээр тэнгэрлэгчнэрийн дотроос одоо алдагдсан одоо тий гимнүгэл дундсан, бардунсан, хөөгдсөн тий хуурм эхэлдэг гэдэг ч юм уу тийм зүйлүүдийн тухайч бас гарч байгаа. Харин өнөөдөр нэг сонирхолтой зүйл гарч байгаа. Тэдний тэнгэрлэгчнэр тэнгэрт байгаа эцгийн царайг хардаг гэдэг үг гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр багчууд гэдэг хүмүүсийн за одоо шинэ манай Оми одоо тэр багчууд гэж яриад байгаа хүмүүсийн нэг нь гэж бодож байна. Тэнгүүд Омигийн тэнгэрлэгч нь тэнгэрт эцгийн царайг шууд хардаг гэсэн. Нэгсэндээ Оми одоо бурхны өмнө одоо элчин сайттай гэсэн үг болж байгаа. Өөрийн гэсэн төлөөлөлттэй гэсэн үг. Тэгэхээр энэ ойлголт их сонирхолтой ойлголт ингээд болж байгаа юм л да. Бид нэр одоо бол харин шинэ гэрээ номноос юу хардаг вэ гэхээр бидэнд цор ганц зууч байгаа бөгөөд энэ нь бол Есүс Христ тэр өдөр болгон эцэг рүү орж бидний талаар зуучлан залбирч байдаг тийм. Бидний өмнөөс хүсэлтийг мэдүүлж байдаг тийм нэг юм байна. Энэ багчуудын нэгийг нь ч бүү басамжил гэдэг үгийг байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тэдгээр хүмүүс басамжилж болохоор тэднийг дорд үзэж болохоор ч юм уу тийм байдалтай харагддаг гэсэн үг болж байна. За Матай 18 дугаар бүлэг дээр үүний талаар эхлээд ярьж гисэн мэхээр бид нөгөө нэг хөндлөн одоо үргэлжилсэн цаг дээр гэдэг шүү дээ тийм. Үргэлжилсэн байдлаар нь хэрэв Библийн хэсгийг харах юм бол Матай 18 дугаар бүлэг дээр Тэнгэрийн хаанчлал хэн хамгийн агуу вэ гэж хэлгүйд Есүсний хүүхэд дуудаж тэдний дунд зогсоогоод та нар тий энэ хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд явж арахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр яг энэ үгнээс нь хэрэв бид нар шууд авах юм бол одоо энэ юу багчууд гэж яриад байгаа хүмүүс нь ямар хүмүүс байна гэхээр эзний царайг эрен хайдаг, эзэнтэй ойр дотны харилцаатай түүнд итгэдэг, түүний оршихуйд байж түүний оршихуйгаас гарахгүй байхыг хичээдэг. Бурхны хүслийн дагуу амьдрахад анхаарлаа хандуулдаг даруухан хүүхэд мэд сэтгэлтэй тэр хүмүүсийг хэлж байгаа юм а гэж. Тэгэхээр тэр хүмүүс магадгүй энэ дэлхий дээр сэргэлэн бус тийм үү? Амжиргаагүй эсвэл одоо юу гэдэг нэгэд аргаа олдгоо ч юм уу эсвэл одоо юу гэдэг залхуу ч юм уу тийм байдалтай ингээд харагдаж ингээд болох боловч Бурхан яг хүүхэд мэд хүүхэд нэг зүйл байдаг шүү дээ. Өөрөө чадна гэсэн зүйл байдаг тийм. Хүүхэд бас үнэхээр ингээд одоо томчууд өөдгөө зан гарахгүй томчууд тэдний төлөө хийх ёстой зүйлүүдээ хийгээс болоод өөстөө ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэх болчихгүй бол хүүхдүүд намайг хайрладаг гэдэгт нь итгэдэг. Надад хоол өгнө гэдэгт нь итгэдэг. Намайг хувцлна гэдэгт нь итгэдэг тийм. Намайг бас ингээд дагуулж явна, намайг хамгаална тийм. Намайг аюулгүй байлгана гэх мэт одоо ийм итгэлүүд хүүхдүүдэд ингээд байдаг. Харин бид том болох тусмаа ийм итгэлүүдээс холдоод эхэлдэг шүү дээ. Тэгдэг. Өөрөө чадна, өөрөө хиймээрээ бэлдэж өгсөн зүйл таалагдахгүй байна те. Өөрийнхоороо хиймээр байна гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүд гараад эхэлдэг. Тийм болохоор Бурхан бол өөрийнхөө ард түмэнд өөрийнхөө хаанчлалын иргэдэд хэн агуу байх талаар заахтаа бол хүүхдийг жишээ татаад. За хэн өөрийгөө энэ хүүхд өгч өгөн болгоно тэр Тэнгэрийн хаанчлал хамгийн агуу нь болно. Бас нэг зүйл. Хэн миний нэрээр ийм хүүхдүүдийг хүлээж авна? Намайг хүлээж авсантай адилхан юм а гэдэг зүйлийг гээд хэлсэн. Тэгэхээр бид нар
дараагийнхаа ойлголт руу оръё. Эзний царайг. Тэгэхээр эзний царайг эрен хайх гэдэг үг бол Библиэлд маш их гардаг. Бүр Дуулал 24-ийн 6 дээр юу гэж байдаг вэ гэхээр одоо таны царайг эрен хайх үе юм аа гэж юм. Хүмүүс одоо таны царайг эрен хайх хэрэгтэй. Тэгэхээр бид нэг зүйлийг бүгдээрээ ингээд бодоод авчих хэрэгтэй байна. Тэр нь бол юу гэхээр эзний царайг хайх нь бидний хувьд бол маш чухал гэсэн болж байна. Тэгэхээр эзний царайг хайхад эзэнтэй одоо нүүрэлдэхэд эзний царайг ингээд харахад эзэн тань руу царайгаа хандуулахад та жоохон байж байгаараа нөгөө нэг юм хүсээгүй болоогүй байхад очин ирэхтэй байж байгаараа би нэг жоохон юм төгслээд хий одоохон онголглоо гэдэг ч юм уу тийм биш те. Эзний царай таны амьдралыг харахад таны амьдралд түүнд харуулахыг хүсмээргүй зүйл байхгүй байх тусмал та хүүхчиг тайлган зүрх сэтгэлтэй түүнд илүү их олон талаараа итгэдэг хүн гэсэн болж байгаа юм. Тэгэхээр багчуудчиг эдгээр хүүхчиг хүмүүсийн нэг болох нь бидний хувьд бол маш чухал байгаа. Хүмүүс бол бас ингэж байдаг. Танай Есүсийн чинь тэгээд Тэнгэр рүү хараад залбираад гараад тасаал байгаад байдаг хүмүүс юм биш үү гэж. Библи хизээж хөдөлмөрч бус байдлыг дэмжиж байгаагүй. Ажилсаг бус байдлыг дэмжиж байгаагүй. Бурхан үргэлж биднийг хөдөлж өнөөдөр Бурхан өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлүүдээ хийн тийм үү? Биднэрт хөрс өгнө, биднэрт үр тариа өгнө, биднэрт хор өгнө За биднэрт ажиллаж хөдөлмөрлөх хүмүүс, хамтдаа тарилцаж өгөх хүмүүсийг бас хамтдаа хурааж өгөх хүмүүсийг, хамтдаа тарийн талбайгаа хамгаалаад зэрлэг зулгааж өгөх хүмүүсийг ч гэсэн бидний амьдрал руу Бурхан бол илээж. Бурхан хизээж бидний хүүхчиг гэдэг тэр зүрх сэтгэлийн тухай ярьдаг боловч бидний хүүхчиг бүх юмаа хэн нэгэн хүнээр даалгадаг хүмүүс байхыг хүсэж байгаагүй. Тийм болохоор Библи ингээд харах юм бол царайг хайх гэдэг үг нь эзний царайг харахад эзний өмнө түүнийг харахад ингээд гэдэг ч юм уу тэр байдлууд бол Библиэлд бол маш чухал үнцэнтэй тийм зүйлүүд байна. За дөрмөлөө дараагийн нэг зүйлийг ингээд анзаараад ингээд харах юм бол Тэнгэр элчнэрийн тухай гарсан, бид нар хөгжих хүмүүсийн тухай гарсан, даад нэцгийн царайны тухай гарч байна. Одоо эндээс нэг зүйл гарч. Ийм харилцаа холбоон дотор байгаа хүмүүсийг битгий басамжлах гэж. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг бодоод үзье. Бид нар хин нэгээ итгэлийнхэн сул дорой байдал дотор шүүж ялгарлаж ялгаж үзэх болохгүй юм байна. Ер нь бол яагаад энэ тухай ингэж харсан бэ гэхээр гэрээ бид нар Галаат намын 2:6 гарах юм гэж байгаа шүү. Бурхан нүүр царай харддаг гэж. Тийм учраас надад олдож нэмэгдсэн зүйл бол байхгүй гэж Паул бол хэлсэн байдаг. Бурхан хэрвээ нүүр царай харддаг байсан бол өөрөө энэ дэлхий дээр хамгийн баянтай одоо юу гэдгийг хэрвээ хэдэн хүн итгүүлсэн ч юм уу хэрэг өөрийгөө зориулсан гэдэг тэр зүйлээрээ хэмжигддэг бол Паул бол мэдээж ойлгомжтой байхгүй. Гэтэл Паул юу гэж хэлсэн вэ гэхээр Бурхан нүүр царай харддаг учраас Бурхан яадаг вэ гэхээр биднийг ингээд өөртөөгөө харилцах тэр харилцаагаар биднийг өрөөдөг юм а гэдэг үгийг бол хэлж байгаа. Зарим хүмүүс ингээд маш их олон зүйлүүдийг олж авсан боловч Бурхантай харилцах нь асуудалтай. Бурхантай шууд харилцахад, Бурханы царайг шууд харахад, шууд нүүрлдэхэд, шууд нөгөө нүдээ харж байгаад ярихад гэдэг ч юм уу тийм чадахгүй байх шалтгаанууд байгаа учраас тэр хүмүүс бол ямар болсон байдаг вэ гэхээр хэрсүүцсэн, санаа суусан, аргалах гэж оролцсон, өөрийнхөө хийх гэж оролцсон, өөрийгөө өмөрч зөвдөх гэж оролцсон, тийм үү? Тэгээд бурхныхаар хийх аргагүй байсан гэж гим нүглийг хүлээн зөвшөөрсөн ч юм уу. Ийм болсон байдаг гэж. Тэгэхээр өнөөдөр юу гэж хэлээд юм гэхээр ийм одоо бодол санааг бол хүүхчиг зүрх сэтгэл ийм хүнийг бол багчууд гэж ярьдаг байгаа тэр хүмүүсийнхээ нэгэнд бурхан тооцохгүй байх магадлалтай гэдгийг бид нэр эндээс бол харж авах боломжтой. Олон хүмүүс итгэгчид нэгнийгаа юу гэж үүдэг вэ гэхээр энэ ингээд олон жил итгээд ингээд хитрхи их мэдлэгтэй болоод ингээд явцсан гэж. Хитрхи их мэдлэг маань бидний эзэн болон бидний харилцаа гүн гүнзгий болгох ёстой юм байна. Хитрхи их мэдлэг гэж ярьдаг тэр мэдлэг маань хүмүүст олон талаар туслах арга замуудыг мэдэх тийм гайхалтай ивэл өрөөлөл байх ёстой юм байна. Хитрхи их мэдж байгаа зүйлүүдээр тэр таны мэдсэн зүйлүүдийг мэдэж авч амжаагүй байгаа. Эсвэл та мэдсэн учраас мэдэж авах шаардлагагүй хүмүүсийн дэлхий дээр явж идэг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь өнөөдрийн
одоо төгсөлд хэлмээр байгаа зүйл нь эзний өмнө даруухан зүрх сэтгэлтэй байдаг тэтгэр хүмүүсийг битгий басамжлаарай. Учир нь бурхан тэдний царайг харж байдаг. Тэд ч гэсэн бурхны царайг харж байдаг гэж хэлсэн. Тэгэхээр би мэдээж хөвгүүдээ өсгөж явах үед л надад нэг юм зүйл. Хөвгүүд алдаа гаргасныхаа дараа ч гэсэн аав руу гараад. Тэр алдаа бидний дундх эцэг хүүгийн харилцааг хизээч алга болохгүй. Харин юу алга болгож магадгүй гэхээр за та яасан сүртэй юм бэ? Байж л байдаг зүйлстэй гэж хэлэх үед магадгүй сэв сууж бол магадгүй. Харин алдаа гаргачаад эсвэл юм унгаачаад хагалчаад эвдчээ сүйтгэчээд над руу ингээд тариагаа ингээд харах үед үнэхээр тэр буруу зүйлийг хийхийг хүсээгүй тэр царайг харах үед бол бараг ярих шууд шаардлага байхгүйгээр очиод тэр нөхцөл байдлаас хүүгээ гаргахад нь аав хүнийхээ одоо шууд тусалдаг гэсэн. Тэгвэл бидний эцэг эгэл жирийн хүн надаас мэдээж хамаагүй дээр хэдэн хуваарч үнэлэх боломжгүйгээр дээр байдаг учраас би та бүхнийг эзний царайг эрэлхийлэгчд байгалаа гэж хүсэж чинь бас зөвлөгөө. Бурхан таны амьдралыг харах үед яг хүүхэд чинь бүх зүйл нээлттэй. Бүх зүйл дээрээ түүнд итгэж найддаг. Чадахгүй байгаа зүйлүүд дээрээ ч гэсэн итгэж найддаг. Чадаагүй зүйлүүд дээрээ ч гэсэн түүний царайг харах үедээ түүнээс одоо ааж имээдгүй тийм ариун нандин ийм зөв харилцаатай байгаасаа гэж хүсэж байна. Эзний тэнгэр элчнэр эзэн тань руу илгээсэн тэнгэр элчнэр таны хажуудыг үргэлж байдаг өгөөд тэд танд үйлчлэхээр танд туслахаар бас илгээгдсэн байдаг. Харин тэд бол бурхад биш гэдгийг л бүгдээрээ анхаарч суралцах хэрэгтэй. Өнөөдөр ишлэл энэ байна. Энэ талаар бид үргэлжлүүлэн суралцах болно. Magdalene, auch Zachistane, Hidajurishwi, our Lihan, Shinuna Shodra, the Kim Jirite, it's a daddy, Hadasur Gitjuwi, Hadasur Manstova, Jesus bought Hadasur. Hadasur Manstova, Jesus bought Hadasur, Hadasur Manstova, Jesus bought Hadasur, it's a daddy, Hadasur Gitjuwi, it's a daddy, Hadasur Gitjuwi. Magdalene, auch Zachistane, Hidajurishwi, our Lihan, Shinuna Shodra, the Kim Jirite, it's a daddy, Hadasur Gitjuwi, Hadasur Manstova, Jesus bought Hadasur. Hadasur Manstova, Jesus bought Hadasur, Hadasur Manstova, Jesus bought Hadasur, it's a daddy, Hadasur Gitjuwi, Hadasur Manstova, Jesus bought Hadasur, Hadasur Manstova, Jesus bought Hadasur, Hadasur Manstova, Jesus bought Hadasur, it's a daddy, Hadasur Gitjuwi.
бид өнөөдрийн үгийн цагаараа Матай 18-ын 10. Та нарын багчуудын нэгийг нь ч бүү басамжил би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нарт байгаа эцгийн минь царайг байн гарч байдгаа гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээ бид эзний нүүр царайг үргэлж эрэлхийлж хайдаг байх талаар тэгээд бид даруй зүрх сэтгэлтэй эзний өмнө тэр даруй бөгөөд гим зэмгүү те маш тийм даруй цэвэр зүрх сэтгэлтэй байх талаар бас бид дахин сануулж энэ үг бидэнд сануулж байна. Тэгээд давхар бас тэдгээр даруй хүмүүсийг бас басамжлах биш. Улам илүү би дотроо бинийгээ дэмждэг байх те. Тэдгээр зүйлсүүдийг бид бас суралцж байна. Тэгэд эзний нүүр царайг эрэлхийлнэ, эзний нүүр царайг хайна гэдэг бол юу юунаас илүү маш чухал байдаг. Тэгээ бид нар маш олон өөр нөхцөл байдалд итгэж байгаа. Итгэлийн бас янз бүрийн төвшөнд юу гэх эзнийг бас таньж мэдж байгаа тэдгээр зүйлсүүд нь үе шатууд нас өөр байдаг. Тэгээ энэ бүхэл зүйлс дотор эзнийг хайх л хамгийн чухал байдаг тий. Тэр л хамгийн чухал байдаг учраас яг энэ өглөөний үг хүн нэг бүрт хамаатай, хүн нэг бүрт өгөгдөж байгаа тэдгээр үг учраас зүрстгэлтэй үнэхэр хүлээж аваад энэ үгийн дагуу үнэхэр хэрэгжүүлээсэ гэж уриалмаар байна. Тэгээ миний хувьд ч гэсэн бас дахин надад яг хандаж хэлж байгаа үг юм шиг санагдаж байна. Тэгэд нэг цоглооны номлол дээр пастор хэлжсэн юм. Бүтэнсэнд номлож байгаа номлол бол хин нэг нь энд ирж сууж байгаа хүн нэг бүрт зориулдаг юм аа. Тэндээс бид нар боддөө шүү дээ. За манай тэрэнд хэрэгтэй үг юм шиг байна. За тэр маань сонсож ясаа гэдэг ч юм уу гэж боддог. Гэхдээ яг надад яг танд зориулагдсан байдаг шүү. Тэгэхээр энэ өглөө ч гэсэн энэ үг эзний нүүр царайг хайгаарай гэдэг үгийг бас бидэнд эзэн хэлж байна. 1998 онд за Сингапурын City Harvest гэж цуглаан нэг юм тий биднийг санаач гэдэг цомог гаргасан байдаг аахгүй. Тэгээ магадгүй тэр цомгийн бүх дуунууд Монголд баг орчуулагдсан тий. Тэгээд тэр дуунуудын нэгэнд нь тий царайгтэн хүч надад өгөөч Есүс таны бихэстэж байна. Нэг тийм үгтэй. Чин хүслээр таны хайж гэдэг. За тэр дуу ингээд сонсож байгаад бас тэр цуглааны талаар би нэг жоохон бодож ирсэн. Хэдийн би энэ дууг сонсож байгаа үедээ тэр цуглааны үйлчлэг анх бол тэгээд тэр цуглаан 89 онд ерөөсөө нэг эсийн бүлэг байсан байгаа байхгүй. Одоо 10 хэдэн мянган хүнтэй цуглаан 17 мянган гэж хэлээ. Хүнтэй цуглаан. Нэг эсийн бүлгийн 10 хэдэн хүн л байсан баг. Тэгээд тэд нар эзний царайг хайсан гэсэн. Тэд нар эзний царайг хайж явах үед тэд нар зарим нь алдсан, онсон, тэр нь дуулиантай байсан. Зөндөө зүйлүүд ингээд болсон болоод эцсийн эзэн тэд нар өөрсөдөө биш эзэнд итгэж байгааг харах та тэдэн дээр олон хүмүүсийг тэднээс суралцуулахын тулд явуулсан. Тэднээс алдааг нь суралцуулахын тулд тэднээс эзнийг эрен хайх талаар суралцуулахын тулд тэд нар боломжгүй гэж орхилгүйгээр бас цугларалт болон эзний ард түмнийг цуглуулахад анхаарлаа хандуулахад суралцуулахын тулд тэднийг цуглуулсан гэж бодно. Тэгэд миний хувьд бол ингээд тэр Магдалины хэдэн дуунуудыг ингээд сонсож явах үедээ хамгийн гол бодсон зүйл нь юу гэхээр хүн хаа нэг газар хаа нэг болно хүмүүсийн бодоор ганцаардмал орхигдсан эсвэл хэрэггүй болсон байдалтай байсан ч гэсэн эзнийг эрен хааж байгаа тэр хүний царайг эзэн харж идэг юм аа гэж. Тэгэхээр бидний хамгийн гой ингээд бодох ёстой нэг зүйл маань юу байгаад байгаа вэ гэхлээр эзэн таныг үргэлж харж байгаа шүү. Таныг өөрлөө нь харах үед л харчаад өөрлөө нь харахгүй үед харддаг ш. Эзний царай үргэлж бидний зүг байдаг шүү. Тэр бид нар л өөрсдөө харахгүй байх үе бол байдаг. Тэгэхээр нэг зүйлийг өнөөдөр бүгдээр ойлгож байгаа. Бүгдээр хамт залбирая. Эзэнтэй царайгаа харан амьдрах тэр хүч чадлыг бидэнд өгөөч. Дээр үед Мөсө эднэрт л байсан бол одоо Есүс Христийн нэрээр бидэнд ч гэсэн байх. Тэгэхээр бүгдээр эзнийг илүү их хүчтэй эрен хайхын тулд товчхон залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн таны хайр агуу. Энэ өглөө бид хүүхчиг зүрх сэтгэлтэй амьдрах талаас суралцлаа. Энэ биднэрт мэдээж хэцүү. Бид нарыг тийм байхыг заримдаа энэ нийгэм зөвшөөрдөг. Гэхдээ та бид нарыг тийм байгаарай гэсэн. Тэгэхээр энэ дэлхий дээр амьд байх үедээ зөвхөн таны хүслээр л амьдрахыг хүсэж байна.
Энэ дэлхий дээр бид нэр хэсэг хугацаагаар хин нэгний хүүхэд байж байгаа болдог бол харин бид ихэн хөвлөд байхаас өсөн буурал хүртэл таны л хүүхэд байдаг. Түүнээс таны өмнө таны хүүхчиг зүр сэтгэлтэй амьдрахад туслаач. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах Болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.